Өвранга аймаг Франц улсын алиар мужтай найрсаг харилцаа тогтоон хамтран ажиллаад 25 жил болж байна. Ойг тэмдэглэх үйл ажиллагаа Өвранга аймгаас эхлэж алиар мужаас 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй төлөвлөлт иржээ. Зочдыг аймаг сумын болон хамтран ажилладаг байгууллагуудын удирдлага мэргэжилтнүүд угтан авч хүндэтгэл үзүүллээ. За манай энэхүү харилцаа 25 жилийн туршид хөгжихдээ маш олон салбарт үйл ажиллагаа хийсэн байдаг. Тэр дундаа нийгмийн салбарт төлөв үйл ажиллагаа хийсэн байдаг юм аа. Тухайлбал эмч эмнэлгийн ажилтнуудыг мэрэгшүүлэх, эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, за мөн хүүхд солилцоо, сурагч солилцоо, багш нарыг бас чадахжуулсан тогоочийн сургалт, хөдөө аж ахуй, за сүүл хэрэгжиж байгаа соёлын төслүүд маань маш үр дүнтэй хэрэгжиж байна. За тэгэхээр энэхүү 25 жилийн хугацаанд гэх юм бол бид хэдий шинэ барилга байгууламж бариагүй, томоохон яг нүдэнд харагдаж барилга байгууламж бариагүй ч гэсэн олон мэрэгчлэтнүүдийг мэрэгжлийн байгууллагын багш, эмч нар, тогооч нар, урлагийн ажилтнуудыг олон улс хоорондын солилцоо хийснээр энэхүү хувь хүний хөгжилд чиглэсэн олон хөрөнгө оруулалтыг хийжээ. Мэдээж энэхүү хөрөнгө оруулалтыг болоод Францын гадаад хэргийн яам болон соёлын яамнаас санхүүжүүлж алиар мужийн бас төслийн хөрөнгө оруулалтын ачаар бид маань энэхүү сургалт хүний хөгжилд чиглэсэн олон төслүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Мөн түүх өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж ОМБ-ийн хурал хүндэтгэлийн тоглолтыг зохион байгууллаа. Өвранга аймаг Франц улстай анх 1994 онд хамтран ажиллаж эмнэлгийн барилгыг барьж байсан бол 1999 онд тус мужийн эмч Даниэл Дэвин, түүний орчуулагч Дэмэд Бал, Өвранга аймгийн бүсийн онцлогоо эмчилгээний төвийн захирал асан эрүүлэг хамгаалахын гавьяат ажилтан Дулам Сурнаар Өвранга алиар нийгэмлэгийг үүсгэн байгуулсан нь одоо хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ найрсаг харилцааг 25 жилийн түүхэндээ 3 дигийн үйл хэрэг хэмээн онцлон нэрлэжээ. 2025 жилийн өмнө 3D буюу Даниэл Дэвин, Дулам Сүрэн, миний хайртай хань Дэмэд Бал гэж 3 хүн энэ Апоо нийгэмлэгийг үүсгэн байгуулжээ. Тэр сайхан хүмүүсийн буянтай хүмүүсийн маань эхлүүлсэн энэ үйл ажиллагаа нь бүр цар хүрээгээд хилээд Францын алиар муж, Монголын Өвранга аймаг хамтын ажиллагааны маш олон сайхан төслүүдийг хэрэгжүүлж явсаар өдөө 25 жилийн түүхийг бүтээсэн байгааг харахад өнөөдрийн хувьд бол маш сэтгэл өндөр байна. За Өвранга аймгийн 12 хот Францын алиар муж Молон хоттой бас сүүлийн 5 жилдээ ах トゥ угийн харилцаа тогтоогоо явж байгаа. Энэ хүрээнд бид нар яг бол нэгт энэ тэргуунд бас нэг тууштай бас хацтай байгаа юм бид нар хоол дүрэл буюу хүнсний нэг төрлийг олшруулахын тал дээр анхаарч байгаа. Энэ яаж байгааг бид нар Францд манай 2 тогооч мас тогоочуд маань 2 удаа нэг нь 3 удаа явж Францын 3-аас 6 сарын хугацаанд ажиллаж ирсэн. Энэ дуршлагыг бид нар нутагшуулахын тулд сургууль цэцэрлэгийн тогооч нар буюу төсөвт байгууллагын тогооч нарыг үйлчлэгээр эхэлж байгаа ресторануудын тогооч нартай бид нар ижил сургалт хийж байна. 2018 оноос эхлэн багш ажилтныг мэрэгшүүлэх, чадахжуулах, боловсрол эрүүл мэнд хөтөлбөр ингээд манай цэцэрлэг дээр хэрэгжсэн байгаа. За энэ хөтөлбөрийн хүрээнд Франц улсын алиар муж Апоо нийгэмлэгээс 2023-24 онуудад мэрэгчлэлтэнгүүд ирж ажилласан байгаа. Энэ мэрэгчлэлтэнгүүд багш нарыг ажлын байранд нөхжүүлэх, мэрэгшүүлэх, эцэг эхчүүдэд ганцаарчсан зөвлөгөө, мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ийм маш том хөтөлбөр болж өнгөрсөн. За энэ дараагийн хөтөлбөрүүдээр бид багш ажилчдыг Франц улсад сургах, мөн Франц улсаас мэрэгжлийн боловсон хүчнийг олж ажлын байранд нь хөгжүүлэх тал дээр хамтран ажиллана. Энэ хугацаанд эмч эмнэлгийн мэрэгчлэтнүүд багш нарыг чадахжуулах сурагч солилцоо их зэрэгээр Франц улсаас 200 гаруй хүн Өвранга аймгийг зорьсон бол Өврангаагаас 180 орчим хүн алиар мужид ажиллаад иржээ. Мөн 4 удаа гэрээ байгуулсан бол энэ жил 5 дахь гэрээгээ соёл аялал жуулч залуучуудын хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хийхээр ярилцсан байна.